За би Малайзд байдаг хаягдсан хотод ирж байна. Гэтэ бүрэн бол хаягдсан биш. Тал хаягдсан гэх юм уу те. Зарим байшингууд нь хаягдсан, зарим байшингуудад нь хүмүүс байдаг. Гэтэ их цөөхөн үнэтэй юм шиг байлээ. Интернетээр уншихад ийм хотод ирж байна. Өнөөдөр үзүүлэх ээлжид аяллаа бичлэгээр бүгдээрээ сүнс өдөртөг гэгдэх газраар биш харин Папан хэмэх бараг л орхигдсон тосгоноор хамтдаа аялах болно. Яагаад бараг л орхигдсон газар гэж байгаа вэ гэхлээр 20 дугаар зууны ихэр хүмүүсийн хөлд дарагдан бужигнаж байсан суурин өнөөдөр 200 хүрэхтэй өгөөтэй оршин суугчтай хагас орхигдсон тосгон болсонд ингэж нэрлэх шалтгаан болсон юм. Энэ тосгон нь 200 жилийн баялаг төвхтэй газар бөгөөд энэ хугацаанд нь хот тосгонд тохиолдож болох хамгал таагүй зүйлс энд тохиолдож байсан. Азгүй төвхтэй гэж хэлж болохоор хот суурин газруудын нэгч гэгддэг байна. Учир нь энд гамшиг сүрэл, дайн дажин, эдийн засгийн хямрал эцэс сүлд нь задрагт итгэвч бодисын хор уршигч тохиолдож өнөөдөр хаягдсан хот болоход нь энэ бүхэн нөлөөлсөн юм. Одоо ингээд Малайз улсын шинэ үеийн төвхийг тэр чигт нь өгүүлэх Папан тосгоны төвхийг хүлээн авч тосгоноор хамтдаа аялцгаая. Малайз улсаар аялж явахдаа болон дараа нь эдгээр цуврал аяллаа бичлэгүүдийг бэлтгэх явцдаа тентхийн түүхэнд цагаан тугалгын олборлолт маш их нөлөө үзүүлж байсан баримтуудтай нэг биш удаа таарч байлаа. Малайн хойгт 1820 оноос эхлэн цагаан тугалгын олборлолт эхэлсэн гэж үздэг. Папан тосгон энэ л үед буюу цагаан тугалгын олборлолтыг дагаж үүссэн суурин газруудын нэг юм. Тосгон анх яг хэзээ үүссэн талаар тодорхой мэдээлэл байдаггүй гэдэгч. Ойрхон оймод ихтэй газарт бол мод бэлтгэгчдийн жижиг суурин байсан гэжээ. Папан гэдэг нь малай хэлэнд модон самбар гэх утгатай үг гэсэн бөгөөд анхандаа мод бэлтгэгчдийн суурин байсантай нь холбоотой. Анх 1840-од онд хятад ирж ойр хавийн уулнаас нь гар аргаар туглаг олборлож эхэлснээр уурхайн суурин болох эхлэн тавигдсан гэж үздэг. Харин 1875 онд ойр хавийн газар нутгийн адил британчуудын мэдэлд орсон Папан тосгоныг мандалингуудын удирдагч Ража Асал гэгчид захируулахаар өгсөн нь удахгүй эхлэх тугалгын халуурлын үедээ давтаж таарсан нь Папаныг тухайн үеийн Малайзын хамгийн баян чинэлэг газруудын нэг болгосон төвхтэй. Мандалингуудын удирдагч болон түүний сүнстэй гэгддэг харшийн талаар бид хожим ярилцгаулна. Папан тосгон олон янзын хүн холигсон уурхайн тосгон байсанд энд янз бүрийн маргаан тэмцэл мөргөлдөөнч зөндөө гардаг байсан гэдэг. 1880-ад оноос 1940-од он хүртэлх хугацаанд энэ тосгоны жинхэнэ хөгжил цэцэглэлийн үе байсан ба явуулын хүмүүсийг тооцохгүйгээр 3000 гаруй оршин суугчтай тосгон байсан юм. 1911 онд тосгонд томоохон төмөр гарч олон байшин шатаж хэд хэдэн хүн нас барснаар Папан тосгоны зовлон албан ёсоор эхэлсэн гэж үздэг байна. Үүний дараа дэлхийн 2 дугаар дайны үед буюу 1940-од онд Япончууд Малайзыг эзлэх үед Папаныг ч мөн эзэлсэн байдаг. Энэ үед Малайзын коммунистуудын үүсгэсэн Япончуудын эсрэг арим Папан тосгоны ойр орчимд ойд бүгж Япончуудтай тэмцэж эхэлснээр Папан байлдааны халуунцыг болсон юм. Ийм амаргүй цаг үед тугалгын олборлолт бүрэн зогсоогүй ч өмнөгшгөө эрчимтэй үргэлжлэх боломжгүй болсон гэдэг. Дайн дус Япончууд Малайзыг болон мэдээж Папаныг ч гэсэн орхисон ч Папан тосгон коммунистуудын британчуудын эсрэг тэмцлийн үүмэн саманд үе өртдөг байв. Гэсэн хэдий ч тосгон оршин тогтносоор 1970-ад онд шинэ орд газар илрүүлэн олборлолт эхэлж Папан эргэн сэргэлж эхэлж байсан ч 1985 онд тугалгын зах зээлийн үн навс унснаар тосгон эрчимтэй орхигдох эхлэл тавигдсан юм. Энэ үед тосгонд байсан уурхаачид тэднийг дагсан үйлчлэгээнүүд хотыг орхиж эхэлсэн байна. Яг энэ үеэр буюу 1984 онд Папаны ойр орчимд газрын ховор элемент олборлож хожим тэндээс гаргасан цацрагт итгэх хаягдлыг тосгоны ойр орчимд булчилснаар тосгоны дараагийн зовлон эхэлсэн төвхтэй. Анх үйлдвэр эхлэх үед тосгоны оршин суугчид үйлдвэрээс гарч байгаа утаа болон хурц үнэрт гомдол гаргаж эхэлсэн юм. Тэдний хэлж байснаар зарим үед амьсгалахын аргагүй болтол тосгонд хурц муухай үнэр гарч нулимсч гойждог гэцгээж байв. Харин 1984 онд тосгоны хогийн цэгээс холгүй цацрагт итгэвч бодисоо булшилсан нь тодорхой болох үед тосгоныхон болон ойр орчмын суурингийнхан нэгдэн эсэргүүцэж олборлагч компанитай цаашдын 8 жил үргэлжилсэн томоохон тэмцэл эхэлсэн юм. Энэ тэмцэлд компани болон тухайн үеийн Малайзын төр засаг нэгдэж хор хөнөөлгүй гэж итгүүлэхээр оролдож байсан бол ард түмэн эсэргүүцэж байв. Малайзын тэр үеийн ерөнхий сайд Махатхир Махамад хүртэл мэдээлэл гаргаж бүх аюулгүй ажиллагаа норм стандартын дагуу хаягдлыг булшлах ажил явагдсан. Энэ ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэнэ гэж мэдэгдсэн байдаг.
Бослог тэмцэл өлсгөлэн зарлах, олон шатны шүүх хурал гээд тэмцлийн үр дүнд Малайзийн дээд шүүх ард түмний талд шийдвэр гаргаж үйлдвэрийг зогсоож 1992 онд Папуа тосгоныхон уулуурхан компаниг болон төр засгаа ялсан ч тэд маш өндөр төлөөс төлсөн байв. Энэ бүх хугацаанд Папуа тосгонд маш олон хүүхэд төрөлхийн ямар нэгэн гажигтай болон цусны хор тавдартай мэндэлсэн юм. Цацрагт идэвхт хаягдлын энэ маргаан тэмцэлтэй үед хортгоос айсан хүмүүс тосгоноос бүр ихээр нүүцгээсэн байдаг. Оршин тогтносон хугацаанд ийм олон янзын асуудалтай тулгарч өнөө үед 200 хүрэхгүй ихэвчлэн настай хүмүүсээс бүрдэх орхигдсон суурин болсон юм. Маш сонирхолтой байшингуудтай ихэнх нь ингээ хаягдсан. Жуулчдын одоо мэдээллийн төв гэж аахгүй. Тэгээд отгошоо орж үзье. Ингээд жуулчд ирэхгүй байсараад мэдээллийн төвний иймэрхүү байдалтай байгаа юм шиг байна. Зүгээр таацыг хараа л да. Йоо, энийг хараач дээ.
Тосгоны барилгууд тэртэх колоничлолын үеийн хэм маягтайгаа одоо болтол хадгалагдан байгаа нь олон хүмүүст цаг хугацаа зогссон газраар яваа мэд сэтгэл төрүүлдэг гэж тус тосгоноор аялсан хүмүүс сэтгэлдээ интернет орчинд хуваалцсан байна. Энэ мод зүгээр л энэ байшинг зүгээр цөмөлсөн юм шүү. Хамгийн гайхамшигт нь энэ мод өөрөө байшингийн хан дээр ургацсан байхгүй. Тэгээд ийшээ цөмлөөд дээш нь ингээ ургаад гайхамшигтай юм. Тосгонд цөөхөн идэхэн хөгшин хүмүүс байдаг гэсэн энэ тийм үү? Тийм шиг байна тий. Плайн нэг 100 мох шиг ч юм уу харагдаад байна. За энэ бол маш сонирхолтой байшин байна. Зураг шин юм шүү. Шин зураг ах шүү хин. Жаазч барьсан. Одоо үед тосгонд цацрагийн аюулгүй гэдэгч хүмүүс төдийлөн эрт сууршдаг байна. Учир нь цацрагийн аюулаас гадна энд хийгээд байх зүйл байхгүй газар юм. Энд маш тайван амгалан байх ба саяхнаас л тосгоны түүх интернетэд тарах үед ихэнх хүмүүс Папаны талаар мэдэж, хуучин орхигдсон байшингуудтай болон тэдний амаргүй түүхтэй танилцахаар дотоод гадаадын жуулчид ирдэг болсон гэдэг.
Энэ бас хаягдсан машин юм шиг байх юм. Йоо, энэ хажуудлынх нь бол хардаа. Хаягдсан дээр юм уу? Пэт шин. Кондишнертай бас дахиад мод орчихсон. Энэ бүр солиотцсон юм. Ингэж явж ирсэн аа. За явах уу? Эсвэл пив уух уу? Сонссноо. Саяны байшин гадна талаас ингэж харагддаг юм байна. Жорлон ба шүү дээ. За нэг хитрхи хуучин байшин болохоор бас аюултай гэж анхааруулга наасан байна.
2019 онд Папаныг сэргийх оролдлого эхэлсэн ч төдийлөн амжилтанд хүрэлгүй зогссон байдаг. Энэ нь ч дээр гэж үздэг хүмүүс байдаг ба Папан өөрийн хуучны хэв маягаа хадгалж үлдэх нь зөв гэж ихэнх хүмүүс үздэг юм. 所以點樣火打鬼火都要忍住而家，都唔係搞笑啊！4個相關嘅話，即係你下半世都喺嗰度入邊㗎啦。打交都好，邊個出手先？ За энэ болохоор галерей гинэ. Энэ бол хаягдаагүй газар байна. Гэхдээ одоо музей маягаар л тогтчулсан юм байл үү те. Энэ телевизийг харалт. Йоо. Хэдэн хил бол. За тэгээ энэ хүмүүсийн зураг байна. Энэ орон биш. This lady, I think it's an Indian lady. Yeah. He helped a lot of people. Cebu certificate too. Тэгээ энэ газрын маань одоо үзэж ирж байгаа хүмүүс нь ч ихсэн хөгш хүмүүс байна. Тэгэл хөөрхөн тогтчулсан. Яг нөө тухайн үеийнхаа те байдалтай. Ингээд усаа зөөдөг гэжээ. Мөрөн дээрээ тавиад. Тэр нөгөө байшинд хаягдсан байшинд байсан чинь адилхан зүйл юм биш. Энэ яг жижигхэн юм 100 юм байна л да. Энэ юу вэ? Энэ ходог юм бах та. Ходог гэж дөөр ойлгож л хийсэн юм шиг байна. Бороо орц авч. Нартай бороо орж байгаа юм уу? За энэ нөгөө олборлдог байсан хөдрүүд нь юм шиг байна да. Одоо тэгжил үзүүлэхийг хичээсэн юм болоо. Тэгж уурхачтай хот байсан болохоор багж техник те хөрцөж хотуудтай хамт тавиад тэгээд энэ өмнө яаж олборлж ирснүүд нь зургаар байх шиг байна. Онцлог нь өөрөө байсан юм шиг байна. Хүүхдээ ингээд бүүлээд. Чэн сонирхолтой юм уу? Бовц.
Энэ зүгээр янз янзын шоунуудын үүр болсон юм шиг. Энэ зүгээр энэ зүгээр спикер шиг юмар шууны дуу яваад чимээ яваад байгаа юм шүү. Сонирхолтой юм тий. Энэ юм шоу дуурж байгаа юм шиг болох гээд ингээд чимээ зүгээр энэ жижигхэн спикерүүдээр тавьсан юм шүү. Над бас тэгж санагдлаа сая. Жижигхэн спикерүүд байгаа шүү дээ. За энэ нэлээд муутцсан байна. Баяр байна да. За энэ нэг хааны байшин гэдэг. Индонезийн нэг тийм жижиг овгийн үндэстний ч юм уу хаан байсан юм шиг байна. Тэгээд ховийн өмч учраас бол орж болохгүй гэсэн тэмдэг бол тавьсан байна. Тэгээд хамгийн сонирхолтой нь энэ газрыг сүнстэй гэж ярьд юм байлээ. Даанч цоочтой ямар нэгэн тийм онгорхоо орох боломж бол байхгүй. Тэр харамсалтай нь бүгдээрээ зүгээр гаднаас нь харж байгаа л. Тэгэл явхандаа (1896) Энэ байшингийн эзэн Ража Била гэгчин аав Ража Асал гэгчин Папуан тосгоныг захирч байсан бөгөөд британчууд Малайзыг эзлэх үедээ түүний гавьяаг үнэлэн Папуан тосгоныг захируулсан гэдэг. Ража Асал нь Индонезийн Мандалингуудын буюу нэг жижиг овг аймгийн удирдагч байгаад 1800-аад оны дунд үед Индонезид болсон өөрсдийн дотоодын тэмцлээс үүдэн нутгаа орхиж хөрс сэргэлдэх Малайн хойг руу дөрвсөн байна. Харин энэ үед нь британчууд Малайзыг эзэлж нутгийнхантай тэмцэлдэж байхад нь Ража Асал британчуудад тусалж тэдний хувьд гавьяа байгуулсан нэг юм. Ингэж Малайзын Папуан тосгонд Индонезийн Мандалинг хүн захирагчаар ирж өөрийн байшингаа барьсан байна. Энэ байшин одоо Истана Ража Била хэмээн Ража Асалын хүүгийн нэрээр нэрлэгддэгч цаг хугацааны явцад орхигдсон байшин болсон юм. Байшин Папуан тосгон оршиж байгаа Пирак мужийн түүхийн дурсгалт газарт бүртгэгдэж хамгаалтанд байдаг тул ийшээ орох ямар ч боломжгүй байлаа. Энэ байшинг Малайзууд мөн л бусад хаягдсан байшингуудын адил сүнс хэв үзэгдэлтэй гэдэгч харамсалтай нь гаднаас нь харж цонхныхын жижиг нөхөр бичлэг хийхээс өөр арга байсангүй. Маш харанхуй байна. Энэ модон хаалтных нь энэ чинь нүх гарцсан. Тэрүүгээр нь би камера шургуулад бичиж байна. Энэ байшин одоо болтол ингээд хамгаалттай байт юм лээ. Цоочтой.
гэрэл насалтах. Хамгийн гол нь сүнстэй гэдэг байгаа. Энэ хаалган дээр болохоор пентаграмтай байна. Пентаграм гэхдээ заавал хүн болгоны мэддэг утгатай бол биш бах те. Өөр бас утга байдаг бах. Хааны байшин гэдэг байгаа шүү дээ. За энэ байшин болохоор бас юм цаочтой. За энэ гадаанаа ингээд 100 хтай байсан. Тэгэд энэ ширээн дээрээ модны доор ингээд суугаад цайлдаг байжээ. Хаан амьд ахын насандаа. Энэ саяны бичиг нь бодвол соёлын өмнө бүрхэж авсан Малайзийнхаа гэсэн дуучиртай байлгүй дээ. Энд аюул сонио өнөр өнөртэй байна. Цаочд. Яс огшо. Його. Йоо. Энэ маань гэхдээ бас эвгүй мань руугаа нэг удаа дайрсан шүү. Дайрах жоох. Архирсан шүү. Барьцгүй нөхөрөө. За. Ингээ ер нь Папуан тосгоныг үзэх аялал маань энэ хүрээ дуусчих шиг байна. Одоо баг өөр үзээгүй сонирхолтой газар яг энэ тосгонд бол үлдээг баха. Одоо буцах зам руугаа орё доо гэж бодож байна. Ерөнхийдөө бол ингээл болоо. Тосгоны хувьд. Яг энэ Папуан тосгоны хажууд байдаг оршуулгын газар байна. Тэгээ энэ болохоор хятад сүм гэсэн. Яг Папуан тосгоны одоо үүдэнд нэх юм уу? Орж ирэхэд ийм оршуулгын газар байт юм байлээ. За одоо энэ замаар явсаар агаал төв зам руу гараад тэндээсээ оноо олцсон да. Ингээд ээлжид аяллаа бичлэг төгсөж байна. Удахгүй болон сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяртай.